Үзэгчдээ бүхний орой амар амгалан айлтгая. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөрөөр төлөвлөж байна. Сайжруулсан шахмал түвшинд хордсон хохирсон иргэдэд 625 сая төгрөгийг олгоно. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батбаатар 52 хоногт 2 тэрбум төгрөгөөр гадаад томилолтод явжээ. Төрийн захиргааны байгууллагт ажиллаж байгаа 4 эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны хүчирхийлэлд өртдөг байна. Орон сууц захиалагтаа урьдчилсан тэмдэглэгийг шалгах ёстой. Өнгөрсөн онд 14 мянган хос гэрлэлтэд бүртгүүлж 4463 хос гэрлэлтэд цуцлуулжээ. Америкийн нэгдсэн улсын тэнгисийн хүчин Хормузын хоолойд хяналт тавина. Хятад энэ онд эдийн засгийн өсөлтөө 4.5-аас 5%-аар өснө гэж төсөөлжээ. Тавчид танилцуулсан болон бусд мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүргье. Засгийн газраас 7 жилийн өмнө түүхийн нүүрсний хэрэглээг халж сайжруулсан шахмал түвшний хэрэглээнд шилжүүлсэн. Сайжруулсан шахмал түвшний улмаас 800 гаруй иргэн амь насаа алдсан гэдэг тоон мэдээлэл байна. Угаартаж нас барсан болон хохирсон иргэдэд 625 сая төгрөгийн нөхөн олгорыг 5 толгой компаниас гардуулах иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарчээ. Нийслэлчүүд 7 жилийн өмнө түүхийн нүүрснээс татгалзаж 5 толгой түлш компани сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшний хор хөнөөл асар их байсан. Учир нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн цагаас эхлэн иргэд угаарынхийн хордлогонд олноороо орох цаашлаад гэр бүлэрээ унтаагаараа амь насаа алдах гэх мэт түлшд орсон асуудлууд одоо ч үргэлжилсээр байгаа юм а. Тухайлбал сайжруулсан шахмал түлшнээс шалтгаалan 800 гаруй иргэн амь насаа алдсан гэх харамсалтай тоо мэдээлэл байна. Тэгвэл сайжруулсан шахмал түлштэй холбоотойгоор хохирсон иргэдийн гомдлын дагуу хуульчид 6 жилийн өмнөөс эхлэн Сүхбаатар дүүргийн иргэний эргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ дагуу 5 толгой түлш компаниас хохирсон иргэдэд 625 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоор шийджээ. За тухайд 2019 оны намар 10 сард сайжруулсан шахмал түлшний улмаас иргэд хохирч амь насаараа хохирч эрүүл мэндээр хохирсон маш олон тохиолдол гарсан нь одоо өнөөдрийг хүртэл багсаг үргэлжилсээр байгаа. Сая өнгөрсөн сонсголоор одоо 800 орчим хүн нас барсан гэсэн ийм мэдээлэл бол одоо олон нийтэд цацагдсан. За тухайн үед нэрийг хэлээд яг одоо 5 толгой түлш компани үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшний угаарынхынд хордсон бага насны хүүхэд нас барсан ээж нь ихэн хамтдаа угаартаад хөдөлмөрийн чадвараа 70% алдсан ийм хүмүүс одоо хуульчид одоо хандж хуулийн зөвлөгөө авснаар Сүхбаатар дүүргийн иргэний эргийн шүүхэд нэхэмжил гаргасан. За энэ маргаан бол одоо 5-6 жилийн туршид одоо маш удаашралтай хэдэж гисэн явсаар байгаад өнөөдөр 2026 оны 1 сард давзаалдах шатны иргэний эргийн давзаалдах шатны шүүхээр шийдвэрлүүлээд тухайн иргэний хохиролд одоо амь нас эрүүл мэнд ажилгүй байсан хугацаа сэтгэл санааны хохиролд 625 сая төгрөгийг 5 толгой түлш компаниас гаргуулахаар шүүх шийдвэрлээд байж байна. Тэр хүртэл таны хүүхдийн, таны аав ээжийн, таны гэр бүлийн эрүүл мэнд амь нас бас аюултай нөхцөл байдал байгаа шүү. Хэрвээ энэ асуудлаар үнэхээр одоо их үйл ёсны аслаар зөрчилдсөн тохиолдолд хамгийн оор байгаа хуульчтай, өмгөөлөгчтэй хандаараа гэж зөвлөж. Тэгвэл энэ оны 1-р сард иргэний эргийн давзаалдах шатны шүүхээс 5 толгой түлш компани нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль мөн стандартын дагуу хууль тогтоомжид заасан аюулгүй ажиллагааны зааварчилгааг бүрэн өгөөгүй хэмээх дүгнэлт гарсан байна. Дашрамд дуртахад энэ нь гэр хорооллын сайжруулсан шахмал түлш төлдөг иргэдэд 5 толгой түлш компани нь анханасаа буруу ташаа мэдээллийг өгсөн. Мөн энгийн цууханд шахмал түлшийг төлүүлсэн. Мөн сайн түлш утаагүй хоргүй хэмээх мэдээллийг өгч иргэдийн тархийг угаас нүгih хардлагч төрөөд байгаа юм. Цаашид жишээ нь хагас коксцсон нүүрснээс шалтгаалan амь нас эрүүл мэндээр хохирсон тохиолдолд иргэд хуулийн байгууллагад хандаж хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой гэдгийг ч хуульчийн зүгээс хэлж байна. Иргэний зориг ногоон намын гишүүд, намын дарга, улсын хурлын гишүүн, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батбаатар 52 хоногт 2 тэрбум төгрөгөөр гадаадд томилолтоор явж хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн тул авилгатай тэмцэх газар шалгуулахаар хандаж байгаагаа өнөөдөр мэдгдлээ.
Улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн хариулгаар 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор намын дүрмээ мөн бүтцээ дээд шүүхэд бүртгүүлэх ёстой байдаг. Харин иргэний зориг ногоон намын зүгээс намын дүрм 4 удаа дээд шүүх дээрээс буцаж намын дүрмгүй намын даргагүй өнөөдөр хүртэл явж иржээ. Иргэний зориг ногоон намын дарга байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батин Батбаатар нь 52 хоногийн хугацаанд 2 тэрбум төгрөгөөр гадаад томилтонд явсан гэх мэдээлэл байна. Үүнээс гадна байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Яманда хамаатан ах トゥ нараа танил талаараа ажилд авсан гэх мэдээллийг иргэний зориг ногоон намын гишүүдээс өгч байна. Үнэхээр улс төрийн нам юу бэлтгэн нийлүүлэх гэж 300 хэдэн сая өгдөг. Энэ чинь нөгөө төрөөс өгсөн мөнгнөөс ч олцоод ш намын татвар нь нөгөө 200 сая төгрөг байж байгаа. Төрөөс өгсөн 200 хэдэн сая, төрөөс өгсөн 400 сая төгрөг гэхээр 600 хэдэн саяас ингэ өгсөн. Тэгээд дээр нь банкнаас авсан зээл гэдэг. 132 сая төгрөг. Нэгд иргэний зориг ногоонд барьсан тавих хөрөнгө байхгүй. Бид төрөөсийн байранд байдаг. Нөгөөтг бол банк хэрэг барьцаагүй зээл олгодог болсон юм уу? Гуравт нь энэ барьцаагүй зээл аливаа зээлийг улсын нам зээл авч болно болохгүй гэсэн ойлголт байхгүй юм чинь. Тэрийн бус байгуулах учраас авахтаа эрх үхийн хурлын шийдвэрээр зээл авах, юунд захин зарцуулах шийддэг, зарцуулаагүй. Тэгээд энд банкны зээл төлсөн гэд 287 сая төгрөг. 132 сая төгрөгийн банкны зээл авсан 287 сая төгрөгийн банкны зээл төлсөн гэж байна. Энэ эргэлзээтэй байдлуудыг шалгуулах гэж би авьтаа тамцах газар өгсөн. Яагаад өгсөн гэхээр эн чинь 455 сая төгрөг чинь төсвийн мөнгө. Төсвийн мөнгийг захин зарцуулагч бол нийтийн албан тушаалтантай адилхан авч үздэг. Тэгээд төсвийн мөнгө зориултын бас зарцуулсан байна уугүй юу. Ийм хоёр байдлаар АТГ-г хандсан байж байгаа. За гурав дахь нь миний өгч байгаа мэдээлэл бол иргэний зориг ногоон намын дээд шүүхээр 4 удаа буцаасан байж байгаа. Та бүхэн бүгд мэдж байгаа. Иргэний зориг ногоон нам дүрмээ дээд шүүхрөө өгсөн 4 удаа буцаасан байж байгаа. Одоо үндслүүд нь энэ дээр дээд шүүхд аягүй тодорхой тавьж байгаа юм л да. Одоо энэ 24 оны 12 сарын 20-ны өдөр дээд шүүхээс ирсэн 35 дугаар тогтоол дээр гэхэд намын улсын намын тухай хуулийн 15-2-ын 5-ыг зөрчсөн ч гэдэг юм. Намын дарга нөгөө өөрийгөө зөвхөн батламжлагыг оруулаад яаж байна. Наад чинь сонгогч чөлөөлөх, огцруулах гэж заалтууд байх ёстой. Ингээд нөгөө маш олон заалтууд байгаа юм да. Гээд өгтөл дараагийн бүх тогтоолуудаар дахиад нөгөө батламжлна гэдгээд өгсөн. Энэ санаатай үйлдэл мөн үү гэдэг нь би бол хардж байгаа байхгүй юу? Үүнээс гадна иргэний зориг ногоон намын дарга байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батин Батбаатар нь төсвийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж Бразил улсад танилцуулга материалд 60 сая төгрөг, мөн хоёр талын уулзалтыг зохион байгуулахад 70 сая төгрөг, 10 сая төгрөгөөр 6 ширхэг видео шторк хийлгэх зэрэг мөнгийг төсвөөс гаргасан. Мөн Кен улсад 15 сая төгрөгөөр дахин 5 шторк хийсэн. Мөн 1 сая төгрөгөөр 20 удаа павильон түрээсэлсэн 35 сая төгрөгөөр танилцуулга материал хийлгэсэн байна. Түүнчлэн Панама улсад 10 сая төгрөгөөр 6 удаа арга хэмжээ зохион байгуулахад 40 сая төгрөг, мөн танилцуулга материал 30 сая төгрөгөөр хийлгэсэн учраас байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батин Батбаатарыг авилгатай тэмцэх газарт өгч шалгуулах гэж байгаагаа ийхүү мэдгдсэн юм а. Дансны хуулгаар татвар ногдуулахаар болжээ. Таны дансанд орсон мөнгө бүрийг орлого гэж бүртгэн татвар оногдуулна гэсэн мэдээлэл затагдах болсон. Иргэний дансанд орсон мөнгө бүрээс татвар авах эсхийг татварын ерхий газраас тодрууллаа. Олон нийтийн сүлжээгээр хувь хүний дансаар орсон орлого бүрээс татвар авч эхэлсэн гэх мэдээлэл түгээд байгаа талаар бид татварын ерхий газраас тодрууллаа. За тус байгууллагаас хувь хүний дансаар орсон орлого болгонд татвар ногдуулахаа хууль тогтоомж байхгүй. За энэ нь худал дашаа мэдээлэл хэмээн албан ёсоор мэдгдлээ. За мөн татвар төлөгчөөс ирүүлсэн тайлан алдаатай тохиолдолд учирч болох эртлээс сэргийлэх үүднээс тайлан буцаан засварлуулах, залруулах арга хэмжээ авдаг болохыг онцолсон юм а. За хувийн дансанд орсон орлогоос одоо татвар суудхан татвар тооцоо авч яана гэсэн ийм буруу ташаа мэдээлэл нь олон нийтийн сүлжээ мэдээлэлээр цацагтаад байгаа. Тэгэхээр ийм одоо хувийн орсон орлого данснаас нь татвар шууд суудхан авдаг ийм хуулийн зохицуулт бол ойлгогдож байхгүй. Энэ буруу ташаа мэдээлэл. За Монголын татварын албанс татвар төлөгчийн эрүүлсэн тайланд боловсруулалт хийгээд алдаатай тайлан байх юм бол зас залруулах, за эрслээс урьдчилан сэргийлэх зөв тайлганд ирүүлээжээ гэдэг байдлаар татварын төлөгчнөр тайлан гэж буцаад буруу ирсэн, алдаатай тайлан ирсэн бол энэ хүрээндээ бид нар татварлагчийн тайлбарыг буцаагаад зөв болгоод авдаг. Ерөөсөө л ийм харилцаа. Тэрнээс үл хувийн орлогын албан дотрын одоо хуулийн дагуу хувийн дансанд орсон мөнгнөөс шууд татвар авдаг гэсэн ийм ойлголт бол хуулинд тогтоомж байхгүй. Энэ бол ташаа мэдээлэл.
Иймд татвар төлөгч та бүхэн татврын хууль тогтоомжтой холбоотой мэдээллийг зөвхөн татврын албан ёсны их сурвалжаас авч баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг зөвлөж байна. Хүний эрхийн үндэсний комиссийн 2022 онд хийгдсэн судалгааны дүнгээр 4 эмэгтэй дутмын нэг нь ажлын байрны хүчирхийлэлд өртдгөө гэсэн хариу гарчээ. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 10 хүрэхгүй хувь нь холбогдох байгууллагт ханддаг байна. Хүний эрхийн үндэсний комиссаас 2022 онд 3,000 эмэгтэйг хамрагдсан судалгаа хийжээ. Тус судалгааны дүнгээр 4 эмэгтэй дутмын нэг нь ямар нэг байдлаар ажлын байрны хүчирхийлэлд өртдөгч 10 хүрэхгүй хувь нь холбогдох хууль хүчний байгууллагад хандаж мэдээлэлдэг гэсэн дүн гарчээ. Хүний эрхийн үндэсний комиссаас 22 онд бол энэ төрийн захиргааны байгууллагын албан хаагч 3,000 эмэгтэйчүүдийн дунд энэ ажлын байрны бэлгийн дарамтын асуудал ямар байна вэ гэдгээр судалгаа хийж үзсэн байгаа. За энэ судалгаанд хамрагдагч эмэгтэйчүүдийн 4 хүн дутмын нэг нь бол ажлын байрны бэлгийн дарамтын ямар нэгэн хэлбэрт өртсөн хэдий ч 10 хүрэхгүй хувь нь бол хууль хяналтын байгууллага холбогдох байгууллагад бол хандсан байгаа. За энэ хандаагүй гол шалтгаан нь бол юм бэ гэхээр мэдээж энэ асуудлаар тодорхой ойлголт мэдээлэл байхгүй. За хаана ханддгаа мэддгүү манай судалгаанд оролцогч хүмүүсийн хүчрхийлүүлсэн хүмүүсийн 60% нь бол удирдах албан тушаал эрх мэдэлтэй ийм хүмүүс бол байдаг. Ажлын орчинд хэвийн мэд ойлгогддог онигоо, шоглоом, яжлал зэрэг нь таагүй уур амьсгалыг бий болгодогч үүнийг байдгал зүйл хэмээн хүлээн зөвшөөрөх хандлага түгээмэл байна. Түүнчлэн олон нийтийн зүгээс хохирогчийг буруутгах явдалд хамгаалдаг нь эмэгтэйчүүдийг дуугүй өнгөрөхөд хүргэдэг гэж судалгаанд онцолжээ. За жишээлбэл тэ ажлын байран дээр онигоо ярихтай бэлгийн сэдэлтэй онигоо ярих нь тухайн хүнд маш эвгүй мэдрэмж төрүүлдэг асуудлыг бол байх ёстой хэвийн үзэгдэл байдаг л ажлын байрны нэг соёл гэж харсан иймэрхүү асуудлууд бол байгаа. Ямар нөхцөл байдал байгаа учраас энэ хүн хандаагүй юм бэ гэдгийг бид нэр гаргаж ирэх ёстой зашгүй шаардлагатай байгаа. За тоо худлаа хэлдэггүй гэдгээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн хүчинтэг гэмт хэргийн тоо жилээс жилд өссөөр 2024 он гэхэд 658 хэрэг бүртгэгдсэн байна. За иймд ажлын байрны хөдөлмөрийн гэрээнд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, зөрчил гарсан тохиолдолд авах хэмжээ, ажилтны эрх үүргийг тодорхой тусгах, за мөн сургаал зөвлөгөөнд тогтмол хамруулах шаардлагатайг зөвлөж байсан юм а. Уламжлалт ангаах ухааны сургалтыг ерөнхий боловсролд нэвтрүүлэх асуудлыг судлан эрх зүйн орчин бүрдүүлэх санал боловсруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Уг зорилгоор Монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг хангах, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт ангаах ухааны мэдлэг өв соёлыг судлан хөгжүүлэх, улмаар иргэдийн эрүүл мэнд амьдралын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлийг засгийн газарт хүргүүлээд байна. Одоо мөрдөж байгаа төрийн болон албаны нууцын тухай хуулинд салбарын болон төрийн байгууллага бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг албаны нууцад хамааруулахаар томьёолсон. Тэгвэл төрийн байгууллагаас нууцлах мэдээллийн төрөл хэмжээ агуулгыг хэд өргөжүүлж ашиг сонирхлоор нууцад авах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул албаны нууцтай холбоотой зохицуулалтыг бүхэлд нь уг хуулиас хасгаар тусгажээ. Энэ жилийн Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 4-ний өдрөөс албан ёсоор эхлээд байна. Боловсролын яамны мэдээлснээр шалгалтын бүртгэл 5 дугаар сарын 15-ны 6 цагт хаагдана. Харин 2026 оны Монгол хэл бичгийн шалгалтанд энэ жил суралцж байгаа төгсөгчид өөрсдийн сургуулийн захим системээр дамжуулан бүртгүүлэх бол өмнө оны шалгуулагчдын бүртгэл энэ сарын 6-наас эхлэх юм байна. Иргэн та шинээр ашиглалтанд орж байгаа байр авахдаа тухайн компаниг нь улсын бүртгэлийн ерөнхий газарт урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн эсхийг шалгах ёстой юм байна. Хэрвээ тухайн компани ийм тэмдэглэгээ хийлгээгүй бол худалдан авагч шаардах эрхтэй. Мөн тухайн төслийн нэрээр бус барилгын компани нэр, утас зэрэг тодорхой үнэн бодит мэдээллийг бүртгүүлэх ёстой юм а. За сүүлийн үед орон сууцны залилангийн гэмт хэрэг нэмэгдэж үүнийгээ дагаад иргэд бол эдийн засгаараа хохирсоор байна. За орон сууцны залилангийн гэмт хэргийн онцлог бол олон хохирогчтой өөрөөр хэлэх юм бол олон иргэдээс захиалга аваад иргэд нэг байраа 2-3 иргэнд дамлаж давхар ийм захиалга авдаг ийм асуудал үүсдэг. Иргэд энэ шүүх хуулийн байгууллага дээр очихоор олон хохирогчтой учраас хэрэг шийдэхдэггүй уддаг. Иргэд урьдчилгаанд өгсөн байрныхаа мөнгийг иргэд хохирч авч чадахгүй ийм тохиолдол бол олон гардаг. За үүний нэг жишээ бол хан улд дүүргийн 8 дугаар хороо арцдын задгаад баригдаж байгаа.
Light City Multifamily House гэдэг энэ төслөө. За уг төслийн хувьд бол 2019 онд анх иргэдээс бол захиалга авч эхэлсэн 180 айлын орон сууцны захиалгыг авч эхэлсэн боловч за одоо 2026 оны байдлаар бол уг төсөлд мөнгө өгсөн нэг ч айл байрандаа орж чадаагүй. Гэтэл дахиад ингээд төсөл дээрээ нэмээд 2025 оны 11 сарын 4-ний байдлаар бол оны өмнөхөн ингээд байран дээрээ захиалга авч гинэ гэдэг ийм зар мэдээллийг оруулсан байгаа. За энэ ингээд зар мэдээллээс харахад бол урьдчилгааг ингээд одоо төлбөрийн одоо олон сонголттойгоор буюу иргэдэд бол эдийн засгийн хувьд ийм олон боломжийг одоо олгож байгаа буюу 30, 50, 80, 100% төлбөрийн нөхцөлтэй. За үнийн дунд ингээд байр машин оролцуулах боломжтой зэрэг маш одоо уян санхүүгийн хувьд уян хатан нөхцөлийг бол иргэдэд ингээд санал болгосон ийм одоо сурталчилгаатай ингээд захиалга бол авч байгаа. За ингээд доорх мэдээллийг харахаар энэ дээр бол иргэд мэдээлэл авъя гэсэн ийм маш олон иргэд байгаа. Тэгэхээр эдгээр байрнуудын хувьд бол ингээд яг байрыг ингээд 2-3 иргэнд дамлж зардаг. Эргээд тэр иргэдийнхээ мөнгийг буцааж өгдөг. Энийгээ дахиад өөр бизнестэй зарцуулдаг. Дахиад шинээр барилгаараа дахиад зарцаадаг ийм асуудлууд бол үргэлжсээр байгаа. Тэгэхээр дээрх одоо Light City Multifamily House-ийн захиалга утастай холбогдсон за тухайн компанийн хувьд бол одоо ч гэсэн захиалгаа үргэлжлүүлэн авч иргэдийг хохироосоор байна. Стандарт Flex гэсэн хоёр загвар байгаа. Стандарт дөрвөн функцээр Flex-ийн дөрвөн 7000. Тэгвэл би чөлөөс компани үгүйсийн хоёр жилийн цаасан боломжтой. Аэроос дэшиахан бол бас монитор контрактын яасан. Ушуулсан. Тэгээд төлөлтөд граш бэлэн болж байгаа. Тэр нөгөө туслах 26 оны 26 онд гадагшлтан дуусчихсан. Тэгвэл ийм тохиолдолд иргэд орон сууцны ялангуяа шинээр ашиглалтанд орж байгаа орон сууцны байранд захиалга өгөхдөө юунд анхаарах вэ гэдэг нь бол чухал. За иргэдийн хувьд бол за худалдан авах гэрээ болон за урьдчилгаа төлбөрөөр төлөөд гэрээ байгуулахдаа нэгт бол тухайн компани за улсын бүртгэлийн ерөнхий газарт урьдчилсан тэмдэглэгээ хийсэн хэсгийг бол шалгах ёстой. За хэрвээ тухайн компани урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй тохиолдолд за энэ тэмдэглэгийг хийх шаардлагыг бол худалдан авагч тавих бол бүрэн хэрэгтэй. За өөрөөр хэлэх юм бол тухайн компани одоо улсын бүртгэлийн ерөнхий газарт энэ урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхээс татгалзаж буюу зайлсхийж явах юм бол энэ компанийн хувьд эрсдэл өндөр буюу за иргэн таныг бол заллах магадлал өндөр байна гэж үзэж байна. Хамгийн гол нь барьж дуусаагүй барилга нь өмчлөх эрх нь бүртгэгдсэн байх хэрэгтэй. Тэгээд тухайн бүртгэл дээр нь одоо хичнээн хүн орон сууц захиалсан тий ямар эрх үүсээд байгаа вэ гэдэг нөгөө захиалагчийн гэрээ хэлцэл тэрнийг нь үндэслээд улсын бүртгэлд бүртгэж байгаа урьдчилсан тэмдэглэлийг. За эд хөрөнгийн тухай хуулиар бол 2003 онд батлагдсан. Уг хууль бол хэрэгжиж эхэлсэн ч гэсэн сүүлийн үед бол энэ төрлийн гэмт хэрэг очирч байгаа учраас энэ урьдчилсан тэмдэглэгийг хэрхэн хийх вэ гэдэг асуудал яригдж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд тухайн компани заавал улсын бүртгэлийн ерөнхий газар дээрх тэмдэглэгээ хийлгэн. За үүний дараа за тухайн байранд за тухайн байрны тэдгээр орчны 5 давхрын тэдэн тоотод захиалга өгсөн иргэн за тухайн байран дээрээ би энэ байрыг захиалга өгөөд гэрээгээ хийсэн гэдэг тэмдэглэгээ компани араас хийгдэж байгаа ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ одоо хуультай холбоотой бол зохицуулах хэд хэдэн шаардлага байгааг бол онцолж байгаа. Өөрөөр хэлэх юм бол заавал тухайн компани тэмдэглэгээ хийлгэсний дараа захиалагч иргэн одоо очиж тэмдэглэгээ хийх бус өөрөө тухайн иргэн одоо эд хөрөнгөө урьдчилгаа мөнгөө өгөө захиалга өгсөн бол дээрх тэмдэглэгийг улсын бүртгэлийн ерөнхий газарт хийлгэх зэрэг одоо хуульд бас нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий байна. Захимаар бол шууд хаягаар ямар нэгэн байдлаар шүүх боломжгүй байгаа. Харин өөрт ойрхон байрлаж байгаа нэг зэгийн үйлчлэгээ улсын бүртгэлийн нэгждээр очоод нөгөө хаягаар нь эсвэл компанийн мэдээллээр нь улсын бүртгэлийн зөвхөн дугаарыг нь лавлаад тэгээд энэ дугаар дээр урьдчилсан тэмдэглэл бүртгүүлэх. Одоо яг иргэдэд тулгараад байгаа асуудал нь болохоор нөгөө ямар нэгэн төслийнхаа нэрээр иргэд захиалга хийцэн байдаг. Харин улсын бүртгэл болохоор нөгөө төрийн байгууллагаас олгосон аль биесны хаягийн зөрүүтэй байдлаас үүсээд бас ойлгомжгүй байдал үүсэх тохиолдол байна. Тэгээ хаана баригдж байгаа барилга дээр хөрөнгө оруулж байгаа вэ? Ямар аль биесны хаяг бичиг баримттай, ямар одоо барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй барилга вэ гэдэг дээр иргэд өөрснөө гэрээ байгуулах үедээ маш сайн хяналт тавьж одоо тодорхой зөвшөөрөл, аль биесны хаяг, байршил энэ мэдээллүүд нь яг тодорхой эрх бүхий эдийн өгсөн баримт байна уугүй юу гэдгийг нь маш сайн тодруулж өөрснөө хяналтаа бас сайн тавих хэрэгтэй. Монгол улсын хилээр орж ирж байгаа импортын цэцгийн хэмжээ жил бүр өссөөр байна. Тэгвэл ургамал, амьд цэцгийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд 20 цээр гарал үүсэл худалдааны бусад баримт бичгийг үндэслэдэг. 2026 оны 2 дугаар сард 2.5 сая ширхэг амьд цэцгийн 5 аж ахуйн нэгж хятад улсаас импортлсон байна.
Монгол улсын цэцэгний импортын дийлэнх хувийг урд хурш дангаараа эзэлж байна. Амьд цэцэгний 97% Хятад улс, 2.2% Нидерланд улсаас импортлдог байна. Тэгвэл ургамал амьд цэцгийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд импортын мэдэгдэл, экспортлогч орны ургамлын хорио зэр, гарал үүслийн гэрчлэлгээ, худалдааны бусад бичгийг үндэслэдэг байна. Өөрөөр хэлбэл, дээрх бичиг баримтад үндэслэн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдлийн түвшинг харьцуулсан импортын мэдэгдлийн барааг хилээр нэвтрүүлж байна. Гайлын салбар лабораторийн шинжилгээний хамрагдаж шинжилгээний дүнг үндэслээд зөрчилгүй тохиолдолд гайлын хэлээр нэвтрүүлдэг байна. Хатлах бүрд лабораторийн шинжилгээнд хамрагддаг. Ургамал хамгаалах бодис болон ургалтыг дэмжих бодисыг бол зөвшөөрөгдсөн тун хэмжээгээр бол хэрэглэн гэсэн зааварчилгаа альч улсад бол байдаг тийм ээ. Манай жишээ нь бол 3 сайтын баталсан жил болгон баталж гаргадаг. Иймээ хорт бодис болон ургамал хамгаалах бодисын жагсаалт бол батлагдаж гардаг. Амьд цэцгийн импорт жил бүр өссөөр байгаа нь энэ төрлийн бизнес тэлж байгаатай холбоотой. Урим найр төсөлтийн баяр, хосуудын баяр, Мартин 8 гээд цэцэгний эрэлт ихсдэг улирал болон 2026 оны 2 дугаар сард гэхэд 5 аж ахуйн нэгж компани 1.6 сая ширхэг амьд цэцгийг импортлжээ. Сарнай, Лили, Ромашка, Башир, наран цэцэг баяр ёслолын үеэр хамгийн их эрэлттэй байдаг. Үнийн хувьд сав боглоо бодол тоо ширхгээс хамаарч харилцан адилгүй бол нэг ширхэг Сарнай 10,000 төгрөгийн үнэтэй болжээ. Тухайн хувьд бол за 99 оны 27 дахь тогтоолоор тухайн 100 дахь бүлгийн бараанд бол гайлын албан татвар 5% ногдуулдаг. За нэмэгдсэн үүслийн албан татвар бол 10% ногдуулдаг. Тухайн бүлгийн бараанд бол онцгой албан татвар байхгүй. За нийт тухайн барааны хувьд бол нийт татварт бол он гарсаар эхний 2 сард бол 498 сая төгрөгийн татвар ногдуулж гайлын байгууллага авсан байна. 2024-өөс 2025 онд буюу 1 жилийн хугацаанд амьд цэцгийн импорт 79%-аар өссөн байна. Тэгвэл 2023 онд 3.2 сая ширхэг, 2024 онд 6.8 сая ширхэг, 2025 онд 12.8 сая ширхэг амьд цэцгийг Монгол улс импортлжээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд улсын хэмжээнд 79,577 хос гэрлэлтэд бүртгүүлж 20,499 хос гэрлэлтэд цуцлуулсан байна. Хамгийн сүүлийн буюу 2024 оны тоо мэдээллийг харахад 14,225 хос гэрлэлтэд бүртгүүлж 4,436 хос гэрлэлтэд цуцлуулсан байна. За энэ өдөр мэдээллийн хөтөлбөр үргэлжлүүлэн тойм булангаа хүрэхэд бэлэн боллоо. Би сэтгүүлч Наман Тамирын. Гэр бүл салалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, за хамгийн том асуудлуудын нэг болж байна. За тухайлбал саяхан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эндэр дээрээс Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баянзүрх дүүрэгт гэр бүл салалт хамгийн өндөр байна хэмээж цахим орчинд олон нийтийн анхаарлыг татаад байсан. За тэгвэл албан ёсны статистик үзүүлэлтээр сүүлийн 5 жилийн хугацаанд 21 аймгийн хэмжээнд нийт 38,987 хос гэрлэлтэд батлуулж 8,037 хос гэрлэлтэд цуцлуулсан байна. За гэр бүл салалт Орхон аймагт хамгийн их буюу сүүлийн 5 жилийн хугацаанд 965 хос гэрлэлтэд цуцлуулжээ. За гэр бүл салалт хамгийн бага бүртгэгдсэн аймгийн хувьд Говь Сүмбэр аймаг хамгийн бага гэр бүл цуцлалттай аймагт орсон байна. За сүүлийн 5 жилийн хугацаанд 109 хос гэр бүлээ цуцлсан байна. Харин насны ангиллаар навч үзвэл 2024 онд гэрлэлтэд дуусгуур олгосон хүмүүс 35-аас 39 насныхны дунд салалт хамгийн их байна. За тодруулж хэлэх юм бол 2024 онд 35-аас 39 насны 1009 эмэгтэй, 1074 эрэгтэй гэрлэлтэд цуцлуулжээ. За дээрх тоо мэдүүлэлээс харахад гэр бүлийн үнцийн тогтвортой байдлын асуудалд анхаарал хандуулах цаг болсон нь харагдаж байгаа юм а. За хамгийн сүүлийн буюу 2024 оны байдлаар улсын хэмжээнд 14,225 хос гэрлэлтэд бүртгүүлж 4,463 хос гэрлэлтэд цуцлуулжээ. За гэрлэлтэд цуцлуулах сонголтыг 10-аас дээш жил хамт амьдарсан 30-аас дээш насныхан хамгийн их хийсэн байна. Тэгвэл гэр бүл салтын шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж байна. Тэг ер нь бол яг хуу жилдээ Монгол улсад нэг 20 орчим мянган залуу ус гэрэлтэй баталгуулдаг бол нэг 5 орчим мянган гэр бүл гэрэлтэй цуцлуулж байна гэсэн юм статистик байдаг. Гэхдээ бодит амьдрал дээр энэс магадгүй 3 дахин илүү байх гэсэн юм статистикууд харагддаг. Яг вэ гэхээр миний хувьд бол одоо 21 аймгаар 6-7 удаа тойрч мянган эмэгтэйчүүдтэй уулзалт, лекц, соён гэрэл ажлууд зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 124 сум дээр ажиллалаа. 5 эмэгтэй хүн гар барихад баг 3-аас 4 салсан тухай ярьдаг.
бодит амьдрал дээр гэрэлтийн баталгаа байгаа боловч амьдрал нь салцсан, хоёр тусдаа амьдарч байгаа. Магадгүй бүр гэр бүлээ анхнаасаа батлуулаа гэх хэрнээ амьдарч байгаа салцсан, үр хөвгттэй болцсон гэх жишээний ийм жишээ тохиолдлууд маш их байдаг. Тэгэхээр гэр бүл салалтын шалтгаан олон л доо. Гэхдээ мэдээж нэгдүгээрх нь энэ бол гэр бүлийн хүчирхийллийн асуудал, санхүү эдийн засгийн дарамтын асуудал гэдэг ийм олон асуудлууд яригддаг. За Монгол улсын хувьд гэр бүлийн тухай хууль нь 1999 оноос хойш өнөөдрийг хүртэл 27 жил хүчин төгөлдөр мөрдөгдөж ирж байгаа. За тэгвэл гэр бүлийн хууль гэрлэлт цуцлуулах, мөн хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцааг наривчлан зохицуулаагүй явж ирсэн юм а. За тодруулбал Монгол улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн тулгамдж байна. За иймд гэр бүлийн харилцааг олон улсын жишгт нийцүүлэх шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулагдах, мөн орхигдсон буюу хийдлийг арилгах шаардлагатай болсон нь дээрх тоо мэдээллүүдээс харагдаж байгаа юм а. За гэр бүл салалтанд нөлөөлөх гол хүчин зүйлүүд нь мөнгө санхүү, үзэл бодлын зөрчилдөөн, за түүнчлэн хүчирхийлэл, үр зээлийн асуудал ч мөн яригддаг байна. За ингээд 2024 оны тоо мэдээллийг харахад 14225 хос гэрэлтэй бүртгүүлж 4436 хос нь гэрэлтэй цуцлуулжээ. За эндээс харахад өдөртөө дунджаар гэхэд 12 хос гэрэлтэй цуцлуулдаг гэсэн үг юм а. Засгийн газар болон улсын онцгой комиссийн шийдвэрээр аймаг сумдын эрүүл мэндийн төв, засаг даргын тамгын газар онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс тодорхой хэмжээний техник, хэрэгсэл, малын тэжээл олгоод байна. Эдгээр нь өвлжилт, хаваржилтын хүндрэлтэй бүс нутагт давааг нээх, малчдад тусламж үйлчилгээг хүргэх, тээвэр логистикийн саад бэрхшээлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм а. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга 1996 онд ашиглалт орсон. Нийгмийн нөхцөлөө хүн амын өсөлт зэрэг шалтгаалan барилгын өргөтгөл их засвар хийх шаардлага үүссэн бөгөөд энэ асуудал олон жил яригдсны эцэст Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар эмнэлгийн барилгыг өргөтгөхөөр болжээ. Ихэнх нутгаар энэ сарын 6-наас дулаарна гэж цагуурын байгууллагаас мэдээллээ. За ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үйлдэл Алтай ууларх нутгаар ялмгүй зас орно. Бусад нутгаар баруунаас секундэд 5-аас 10 м, өдөртөө Алтай салбар улсаар секундэд 12-оос 14 м хүрч хэрэгснэ. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас алтан хуйг нэр дэвшихэд зарлаж байсан. Тэгвэл хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой алтан хуйгийг 3 удаа цагаатгсан ч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсондоо холбогдуулан дахин шүүж байна гэж ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкны гих тодтголд 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 2-оос 4-ний өдрүүдэд болсон. Тэгвэл хөгжлийн банкны эрхтэй холбоотой алтан хуйгийг шалгах шүүх ажиллагаа 3 жил орчим үргэлжилж түүнийг шүүхээс 3 удаа цагаатгсан. Улсын хурлын гишүүн алтан хуйг өнгөрөх 2 дугаар сард давж заалдах шатны шүүх хурал болохоос 4 хоногийн өмнө ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд оролцохоо албан ёсоор мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр ардчилсан намын бүлгээс 4.1 мэдээллийн цагаар мэдээлэл хийхдээ улсын хурлын гишүүн Алтан Гэрэл шүүхээс улсын хурлын гишүүн Алтан хуйгийг 4 жилийн хугацаанд 3 удаа цагаатгсан. Гэтэл өнөөдөр дахиад түүнийг шүүж байгаа шүүхийн шийдвэрийг үлтон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаатай холбогдуулан ийхүү дахин шүүж байна гэдгийг хэлж байна. 4 жилийн турш үргэлжлээ явж байгаа энэ хэргийн хян шийдвэрлэх явцад Алтан хуйг гэж хүнийг 3 удаа цагаатглаа. 3 удаа цагаатглаа. Энэ болгонд дахиад цаашаага дараагийн шатыг эхлүүлж ингээд энэ шүүхийн цагаатгаад байгаа шийдвэрийг үл зөвшөөрч ингэж яваад байна. Норвеги алтан хуйг бол Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшнэ гэдгээ ил тод илэрхийлсэн. Ардчилсан намаас өрсөлдөх болцоотой кандидатуудын дунд ер нийгмээс Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болцоотой кандидатуудын дунд хамгийн өндөр рейтингтэйгээр эренблэгдэж яваа улс төрч. Одоо 2027 оны улсын хурлын сонгуульд ардчилсан намаас өрсөлдөж болзошгүй учраас хэргийг ингэж зориуд удаашруулж эрх баригч нам нөлөөлж энэ үйл явц болж байна гэж ардчилсан намын мянган гишүүд үзэж байна. Өөр одоо ингэж яг одоогийн байдлаар Монгол улсын энэ шүүхэд эрүүгийн эрх хэн шийдвэрлэх энэ процессын дагуу явж байгаа 3 цагаатчаад дөрөвдгөө ингээд сунжраа шүүгдэж байгаа хэрэг бол одоогоор ийм мэдээлэл бол байхгүй байх гэж бодож байна.
Түүнчлэн Монгол Улсын 27 дахь ерөнхий сайд Алтан хуйг ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой рейтинг өндөртэй улс төрч хэмээн үзэж түүнийг инхүү дахин шалгаж хэргийг албаар удаашруулж байна гэдгийг ч илэрхийлээд байгаа юм а. Харин Улсын хурлын гишүүн Алтан хуйг хөгжлийн банкныг их тодтголтой хэргийг шүүх хуралдаанд яллагтгчаар оролцож байх үедээ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдмөр байгаагаа илэрхийлж байсан. Ингэхдээ би 2021 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин гэдгээ зарлаж эхэлсэн цагаас хойш 2022 онд архивт байгаа материалыг өөрчилж хэрэгт холбогдуулж эхэлсэн. Иймд улсын ерөнхий прокурорт хөгжлийн банктай холбоо хамааралгүй тул цагаатгахыг хүссэн өргөдөл 6 удаа өгч байсан гэдгийг ч өмнө мэдэгдээд байсан юм а. Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Монгол Улсын засгийн газар 2024 оны 181-р тогтоолоор хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох чиглэл батлагдсан. Уг хууль батлагдсанаар нотариатын үйлчилгээ иргэдэд илүү ойртож, цаг хугацаа чирэгдэл багасах боломж бүрдэх юм байна. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 181-р тогтоолоор хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох чиглэл батлагдсан билээ. Үүний хүрээнд нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн төслийг хувийн болон иргэний нийгмийн байгууллага сонирхогч иргэдэг оролцуулан олон нийтээр хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт хууль зүйн дотоод иргэн яам болон Монголын нотариатын танхимын төлөөллийн холбогдох албаны хүмүүс төслийн үзэл баримтлалыг танилцуулсан юм а. Үн ханшны хувьд бол одоогоор бол яг ийм хатуу тогтоосон үн бол одоо хуулийн төсөлдөр бол бичигдэх боломжгүй. За яагаад би түрүүн хэлсэн гэхээр орон тооны бус зөвлөл энийг одоо тогтоодог гэдэг. За хөнгөд ер нь бол ингээд олон улсын практик дээр одоо бид одоо манай одоо нотариатын өөрийн суурь одоо нотариатын манай эрх зүйн суурь зарчим Норман Германы систем байдаг байхгүй. За гэтэл энэ Норман Германы систем дээр Орос улс Герман Францыг ингээд судлаад үзэхээр ер нь бол яадаг вэ гэхээр хувь тогтоох буюу хатуу тогтоох гэсэн хоёр юм аргыг хэрэглээд байгаа. Хуулийн төсөл зайнаас гэрчлэл хийх тавигдах шаардлага хувийн байдлыг харшиглах зэргийг нарийн тусгаж, эрх зүйн зохицуултыг тодорхой болгох, иргэнийг таних биометр мэдээллийг ашиглах, нотариатын үйлчилгээний хөлсийг уян хатан тогтоох, мэдэгдэх хуудасны эрх зүйн үр нөлөөг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ. Мөн захим хэлбэрээр хүсэлт гаргах боломжийг бүрдүүлж, тойрог харгалзахгүй үйлчилгээ авах нөхцөлийг бий болгохоор тусгасан байна. Нотариат иргэд хоорондын зөрчлийн тухайд иргэд өөрсдийн санал бодлоо өргөдөл болгон хууль зүйн дотоод иргэн яам, нотариатчдын танхимын дэрэгдэх сахилгын зөвлөл бусад хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлэх боломжтой гэлээ. Аливаа хуулинд одоо нэмэлт өөрчлөлт оруулах нь өөрөө нийгмийн захиалга байж байгаа. Энэ нийгмийн захиалгын дагуу нэмэлт өөрчлөлт нь ордог. Нэмэлт өөрчлөлт өөрөө эрх зүйн байдлыг дордуулахгүй байх юм зарчмыг баримталдаг. Иргэдэд бас нэг давуу тал нь юу вэ гэхээр иргэдийн одоо тэр нөгөө хүсэж байгаа үйлчлэгийг сонгох эрх нь бол энэ ер нь нотариатын үйлчлэгээ бол сонгох үйлчлэгээ байдаг. Таал хүсээ сонгож байвал болно, хийлгэж болно. Энэ юу вэ гэхээр иргэдийг яаж хамгаалаад байгаа юм гэхээр иргэдэд байхгүй тэр нотлох баримтыг нотариатаар үүсгэж байгаа юм. Хуулийн төсөл батлагдсанаар нотариатын үйлчилгээ иргэдэд ойртож, зардал буурч, маргааныг шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэх боломж нэмэгдэхээс гадна нотариатын үйл ажиллагааны ил тод тогтвортой байдал сайжирна гэж албаныхан үзэж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох 3 дугаар сарын 8-ны өгтөн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг сэтгүүлчдэд зориулсан эрүүл эмэгтэй уулзалт сургалт зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар шинжлэх ухаан нотлохоонд суурилсан мэдээллийг олон нийтэд түгээхэд чиглэж байгаагаараа онцлог юм а. Манай улсад эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог өвчний нэг нь умаа үзэгний авдар юм а. Судалгаагаар Монгол улсад жил бүр дунджаар 400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж 160 гаруй эмэгтэй энэ өвчний улмаас амнасаа алдж байна. 2023 онд л гэхэд 425 шинэ тохиолдол бүртгэгдэж 165 хүн нас барсан нь уг өвчний манай улсад 2 дугаарт ордог хавдрын шалтгаан болж байгаа юм а. Энэ өвчин нь хүний папиллома вирусын халдвараас үүдэлтэй бөгөөд эрт илрүүлэг, вакцинжуулалт, тогтмол үзлэг шинжилгээгээр өрчлөн сэргийлэх бүрэн боломжтой юм. Эрүүл мэндийн эрх гэдэг зүйлийг ерөөсөө ярьдаггүй. Тэгэл үндсэн хуулиндаа бид нар оруулаад өгсөн хэрнээ энэ эрх алдагцаал байдаг. Тэгэхээр бид нар мэрэгжлийн хувь буюу сэтгүүлч гэдэг хүн өөрийн одоо мэрэгжлийн хувьд чадах зүйлээрээ нийгэмдээ тусаа өгөх зорж байгаа гэсэн үг. Тэгэхийн тулд манай холбоо клубээс одоо сэтгүүлчдэд чадахчлуулах тийм ээ эрүүл мэндийн мэдээ бэлтгэж байгаа бол сэтгүүлч та юунд дээр анхаарах ёстой юм. Тийм ээ ядаж системээ ойлгохоос салбарынхаа онцлогийг ойлгохоос ахуулаад одоо алдаа хэмдэгдэлгүй мэдээ бэлтгэхэд нь бид нар одоо тусалдаг гэсэн үг. За мөн мэрэгжлийн байгууллагатай холбож өгөх тийм ээ. За даастаа нийтлэг нэвтрүүлэг бэлтгэхэд нь одоо ингээд чадахжуулах чиглэлээр одоо сургалтуудаа зохион байгуулж байгаа. Одоо нөгөө эрүүл байх нь за яг төр зэсгээс хамааралтай юм шиг, эрүүл мэндийн салбараас хамааралтай юм шиг ойлгоод байдаг бас мэдлэг хандлага байдаг тий. За гэтэл
За мэдээж тэр бодлогын төвшөндөө гэдэг юм уу, шийдвэр гаргах төвшөндөө гэдэг юм уу те хууль эрх зүйн хүрээндээ тухайн байгууллага салбар секторууд нь бол ажиллаа хийж байгаа. За тэгтэл иргэн хүн одоо хувь хүн ундрах гэдэг хүн өөрийнхөө чадах зүйлээрээ яагаад бас тийм ээ өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж болохгүй гэж. Тэгээ саяхны хүн амын зүйн судалгаагаар юу вэ гэхээр Монгол улсын нийт хүн амын одоо 3.7% нь л эрүүл амьдралын одоо хэм маягтай. Буюу үлдсэн одоо тийм ээ 90% нь буруу дадал зуршилтай, буруу амьдралын хэм маягтай. Яг эмэгтэй танд өнөөдөр ямар асуудал тулгамдаад байгаа эрүүл мэндийн хувьд шүү дээ тийм ээ тулгамдаад байгаа. За үүнээсээ яаж урьсан сэргийлэх гэдэг чиглэлийн одоо дата мэдээллүүдийг мэргэжлийн хүмүүс маань өнөөдөр танилцуулах гэж байна. Монгол улс 2024 оноос эхлэн HPV-ийн вакциныг давхлаажуулалтын үндэсний товлолд оруулж 11 настай охид хүүгүүдэд үн төлбөргүй хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 20,000 гаруй хүүхэд вакцинд хамрагдаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд вакцины талаарх зарим баталгаагүй сөрөг мэдээлэл цахим орчин тархах болсон нь дархлаажуулалтын хамралтад нөлөөлж байгаамаа. Тухайлбал бага насны хүүхдүүдийн эцэг эхчүүд цахим орчнаас вакцинжуулалтын талаар баталгаагүй мэдээлэл авч тус вакцинжуулалтаас татгалзуулж байгаа нь хүүхдүүдийн ирээдүйд учрах эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм. Харин шинжлэх ухаанд суурилсан вакцинжуулалт нь халдвар төвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэвээр байна. Мөн өсвөр насны эрт жирэмслэлтэй нь охтын эрүүл мэнд боловсрол нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж эрсдэлтэй асуудлын нэг хэвээр байна. Тиймээс өсвөр үеийнхэнд мөн эрүүл мэнд нөхөн үржихийн боловсролыг зөв шинжлэх ухааны үндсэлтэйгээр хүргэх нь чухал юм. Тэгээ энэ насн дээр бол одоо нэг энэ вакцинтай холбоотойгоор эцэг эхчүүд бас нэг сөрөг бодолтой байгаа гэдэг тийм вакцин сүүлийн үед одоо энэ ковидын вакцинаас өсвөлэл тэгэхээр энэ дээр энэ бол Gardasil одоо 4 цент вакцин маань бол олон улсад бол хүлээн зөвшөөрөгдсөн тийм тэгээ бусад улс оронд одоо дэлхийн 150 гаруй улс оронд бол энэ дархлаажуулалтыг бол хийгдэж байгаа. Тийм болохоор ямар нэгэн аюулгүй за тэгээд энэ нэг папиллома вирус ч өөрөө бол 100 гаруй төрлийн хэв шинжүүд байдаг. За үүний бол 4 цент гэдэг нь болохоор одоо тэрний 4 хэм шинжээс нь тий 6, 11, 16, 18 дахь хэв шинжүүдээс нь бол одоо хамгаалж байна гэсэн үг. За тэгээд 16, 18 дахь хэв шинж гэдэг маань өөрөө яг умаа хүзүүний хавдрыг үүсгээд идэг. За монголчуудын умаа хүзүүний энэ хавдрын өвчлөлийн одоо энэ папиллома вирусуудын 16, 18 дахь хэв шинжүүд маань бол 80-90% нь бол яг энэ хэв шинжээр бол үүсгээд байгаа. За энэ дархлаажуулалт нь бол одоо нэг засгийн газрын 272 дугаар тогтоолох энэ тогтоол дээр бол одоо манай Монгол улсад одоо хүний өхөнцөр вирусийн эрх зэрэг дархлаажуулах Gardasil буюу 4 цент вакциныг бол Монгол улсад хийж байгаа. За энэ бол яг 9-өөс 13 наснд бол хийхэд тохиромжтой бэлгийн харьцаанд орохоос өмнө за манай Монгол улсын хувьд бол яг 11 наснд эрэгтэй эмэгтэй аль алинд нь бол хийгдэж байгаа. За энэ нь бол одоо яг умаа үзүүний хавдар үүсэх одоо анхдагч урьдчилан сэргийл гэж үзэж байна. Иргэд эрүүл мэндийн мэдээллийг баталгаатай их сурвалжаас авч урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний тогтмол хамрагдах нь олон өвчнөөс өөрийгөө хамгаалах хамгийн зөв болох юм а. Иймээс иргэд эрүүл мэндийн мэдээллийг баталгаатай их сурвалжаас авч өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Улсын хурлын дарга учрал тэргүүтэй Улсын хурал засгийн газрын гишүүд төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалтаа Сэлэнг аймгийн Алтан булаг сумаас эхлүүлжээ. Иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж улсын хурлын даргын хувьд дэвшүүлж байгаа эрх чөлөөний 4 зам, 4 чөлөөлт бодлогоо танилцуулсан байна. Ээлжид чуулганы завсарлагын хугацаанд гишүүн сайд нарын бүрэлдэхүүн зүүн болон хангаан бүсэд ажилласны дараа төвийн бүсийн тулгамдж буй асуудал орон нутагт чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт иргэдийн амжиргааг дээшлүүлэх зорилттой санаачлагуудын хүрээнд нээлттэй санал солилцож байна. Түүнчлэн малчтын орлогыг төрөлжүүлж малын гаралтай түүхэн эдийн үнийг өсгөх, хөдөө аж ахуйн салбарын өгөөжийг төрөлжүүлэх зорилгоор Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай худалдааны төр хэлэлцээр байгуулсан тухай улсын хурлын дарга танилцууллаа. Хэлэлцээр хэрэгжснээр Евразийн бүс нутагт нийт 367 төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр экспортлох боломж бүрднэ. Энэхүү хэлэлцээрийг амлиулах гол байршил нь Алтан булгийн чөлөөт бүс гэдгийг улсын хурлын дарга тодтогов. Чөлөөт бүс нь Алтан булаг сумын нутаг дэвсгэрийн 500 га талбайг эзэлдэг бөгөөд одоогоор ачаа тээврийн терминал, гайлын лаборатори болон доторх авто зам, холбоо тохиоллын ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай хэллээ. Алтан булгийн чөлөөт бүсээр хууль эрх зүйн орчин нь одоо болохгүй зүйлүүд байна гэж их олон санал өгдөг байснуудыг шийдвэрлэнэ. За ингээд бид нэр Алтан булгийн чөлөөт бүсээр дамжуулаад энэ Евразийн хэлэлцээрийн тусламжтайгаар малчтайгаа нэмэлт орлоготой болгох одоо ажлуудыг шийдвэрлэе. Харин Алтан булаг сумын иргэдийн хувьд инженерийн дэд бүтэц бохрын шугам цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг хөндлөө. Түүнчлэн хил орчмын бомб хотын статустай болж төсвийн нэгдсэн бодлогоор орон нутгийг хөгжүүлэх саналыг төвшүүллээ. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн эвшлийнхний төлөөлөл, гайлын байгууллагын хүн зортол их байдаг талаар шүүмжилж, нэг борлуулсан бараа бүтээгдэхүүний тайлангаа илгээхэд 10 гаруй хоног зарцуулж байгааг хэллээ.
дэлгэр хошоогоо сунгачи юм өргөдчих ихээр дулааны асуудлыг асуу. Дулаан дээр нь одоо тогны мөнгөнийхэн гар, дулааны мөнгөнийх гар. Энэ асуудлыг одоо Монгол Улсын төр анхаарад дээрээс нь одоо манай Сэлэнг аймгийн удирдлагууч гэсэн бас маш дөрвтэй арга хэмжээ, Сэлэнг аймгийн хэмжээд аятайхан болох гэдэг юм шиг тийм гоё гэрэлгээ харагдаад байна. Харин Сэлэнг аймгийн Төв Сүхбаатар сумын иргэдтэй уулзах үеэр эрх чөлөөний 4 замын эхнийх нь эдийн засгийн чөлөөлөлт гэдгийг улсын хурлын дарга онцоллоо. Энэ чөлөөлөлтийг эхлүүлэх болсон үндэслэл нь бүх шатанд хариуцлага ил тод байдал нэгсэн олон нийтийн бодит шаардлага болон улсын төсвийн хэд тэлэлт урсгал зардлын өсөлтөөс улбаатай ажээ. Гадаад байдгүй дотоод нь ч ойлгохгүй эрх зүйн орчинтой энэ газар хөрөнгө оруулалт хийхгүй гэж гадных. Дээрэс нь хэлсэн ярьснаасаа буцдаг. Монголын заа андгаа буйзаа гэж үе үеийн дарга нар нь хэлдэг мөртлөө дандаа нэг юм хийчээд араас нь мордог. Иргэдийн зүгээс төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт бусад хууль тогтоомжтой нийцэхгүй байгааг хүндэж төрийн албаны цомхтгол зарим газар байгаа онохгүй байгааг шүүмжиллээ. Сэлэнг аймгийн Сүхбаатар суманд хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн ахмадын хөгжлийн төв байгуулах, иргэдийн эрүүл мэнд таатай орчинд амьдрах дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж өгөхийг захилаа. Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих болон ахмадын орон сууц залуучуудад чиглэсэн ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах зэрэг саналуудыг иргэд онцоллоо. Энэ дөрвөн асуудал хэрэгжүүлэл залуу хүний хувьд одоо бас болох боломж бол байна л гэж бодож харж үз. Авилгал албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг төрд байх боломжгүй болгосон энэ асуудал нь бол одоо Монгол улсын төр маань төрийн албан агчид маань шударга зам руугаа орж байгаа нэг илрэл байна л гэж харж байгаа. Ийхүү орон нутгийн иргэд санал бодлоо нээлттэй илэрхийлж улсын хурлын даргаас гадна төвийн бүсээ сонгогдсон улсын хурал засгийн газрын гишүүд иргэдийн асуултанд хариуллаа. Уулзалтад улсын хурлын гишүүн Тэргүүн Шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд Инх баяр, сангийн сайд Жавхлан, соёл спорт, аялал жуулчлал залуучуудын сайд Ундрам, улсын хурлын гишүүн Бат Жаргал, Бат баяр, Туваан, Лүндэг нар оролцлоо. За 5 толгой түлш компани үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшинд бага насны хүүхэд хордож нас орсон. За харин ээж нь хамтдаа угаартаж хөдөлмөрийн чадвараа 70% алдсан асуудлаар хуульчид хандаж хуулийн зөвлөгөө авсан байдаг. Энэ асуудлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэгжил гаргаж 6 жил үргэлжилсэн байна. 2026 оны 1-р сард иргэний хэргийн давцдаалдах шатны шүүхээр шийдвэрлүүлж тухайн иргэний хохиролд 625 сая төгрөгийг 5 толгой түлш компаниас гаргуулахаар шийдвэрлэжээ. Иран Израилийн бүс нутагт Монгол улсын 321 иргэн байнгын орсон суугч 148 иргэн төр орчиж байгаа юм байна. Төр орчиж байгаа 148 иргэн бүгд буцах хүсэлтэд илэрхийлсэн бөгөөд байнгын орсон суугчдаас 20 иргэн мөн эх орондоо буцах хүсэлтийг гаргаад байна. Аранга аймгийн хэмжээнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийт хүн амын 49.3% нь буюу 46200 хүн эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан байна. Дархуул аймгийн Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжид 8 дугаар чуулганы удирдах ажилтны зөвлөгөөн боллоо. Цус чуулганаар 2020-оос 26 онд Дархан уул аймгийн улс төрийн хүчний эмэгтэйчүүдийн байгууллага хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулжээ. Дархан уул аймгийн Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо ээлжид 8 дугаар чуулганы зөвлөгөөнөөр өнгөрсөн 6 жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн удирдлагын багт тэргүүнтэй хамтран ажиллах гишүүдээ сонгож батллаа. Энэ холбоо маань нийт одоо бас улс төрд бэлтгэж байгаа эмэгтэйчүүд улс төрийг бас ойлгож дэмжиж эх орныхоо хүчил цэцгэлтэнд өөрсдийн хөдөлмөр зөвтгөл боловсрал энэ одоо зүйлээ зориулж явдаг эмэгтэйчүүдийг игнэндээ нэгтгэсэн байгууллагын гишүүдийнхээ хувьд бол тухайн үйл ажиллагаанууд бол хамгийн одоо идэвхтэй амжилттай оролцож идэг ийм эмэгтэйчүүдийг нэгтгэсэн сайхан байгууллага байдаг. Тэгээд энэ байгууллага маань өнөөдөр бас сонгуулийн үйл ажиллагаа одоо тайлан сонгуулийн үйл ажиллагаагаа бас амжилттай явуулж одоо залуу бас манлайлагч бүсгүй одоо цэцэг сөрөнг бол байгууллагын тэргүүнээр өнөөдөр шинээр сонгогдож байгаад энд одоо эмэгтэйдээ цэцэг сөрөнтэй хамгийн одоо их ажлын амжилтыг нийт эмэгтэйчүүдтэй хаврын урьж байгаа энэ сайхан өдөр мөн эмэгтэйчүүдийн сайхан одоо болох гэж байгаа баярын мэндийг өргөн төвшүүлье. Энэ удаагийн чуулганаар Дархан уул аймгийн Социал-демократ эмэгтэйчүүдийн холбооны шин тэргүүнийг сонгох сонгуульд нэг нэр дэвшигч буюу Батагийн цэцэг сүрэнг дэвшүүлэн чуулганд оролцсон 200 гаруй төлөөлөгчийн олонхын саналаар дэмжин сонгон баталлаа. Тэргүүнээр сонгогдсонд баяртай байна. Ер нь бол эмэгтэйчүүдийн одоо дуу хоолой олон нийтийн оролцоо за тэдний одоо нийгэмд одоо дуу хоолойгоо хүргэх юм боломжийг бүрдүүлэх энэхүү одоо чухал ажлыг хийнэ гэж өөрөө батсан учраас эмэгтэйчүүдийн холбооныхаа тэргүүнд өрсөлдсөн. Тэгээд баг хамтаалтайгаа шинээр бүрэлдэхүүнээ одоо 21 хүний бүрэлдэхүүн дээр одоо
батлуулж авлаа. Тэгэхээр энэхүү бүрэлдэхүүнээр одоо цаашид төв одоо социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооныхоо дэвшүүлсэн өвөн бодлого болон ментор 105 хөтөлбөрүүдийг орон нутгтаа нутагшуулан хэрэгжүүлэх, мөн одоо орон нутгийн эмэгтэйчүүдтэй яг өөрийнхөө одоо орон нутгийн эмэгтэйчүүдэд нийцсэн одоо бодлогын 6 төрлийн бодлогыг одоо хэрэгжүүлэхээр төлөвлөж одоо өнөөдөр энэхүү чуулганд ихтгэлээ хилцүүллээ. 8 дугаар зөвлөгөөнөөр тайлан сонгуулийн үйл ажиллагаанаас гадна ментор 105 хөтөлбөрийн нээлт болж социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаа бодлого төлөвлөгөөний талаар тус холбооны ерөнхийлөгч улсын хурлын гишүүн Үүрийн Туяа илтгэл тавьсан. Мөн манлайлагч эмэгтэй гэж хэмбэ агсан төвшний хиймэл оюун ухаан зэрэг сургалтуудыг зөвлөгөөний хүрээнд зохион байгууллаа. Про театр Оросын театрын холбоотой хамтран Оросын албаны улсын залуу найруулагч Екатерина Шиховаг урьж нэрт зохиолч Андрей Ивановын Эдовсын Анна зохиолоос сэтгүүлсэн түүний буруу сэтгэл зүйн драмын жүжигийг өчигдрөөс буюу 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тайзнаа тоглож эхэллээ. Оросын орчин үеийн драмын шилдэг бүтээлд тооцогддог Эдовсын Анна зохиол нь бичигдсэн цагаас эхлэн олон улсын театрын тайзнаа амжилттай тавигдаж үзэгчдийн анхаарлыг татсаар ирсэн бүтээл билээ. Энэ удаад Монголын үзэгчдэд түүний буруу нэрээр хүрч байна. Жүжигт өсвөр насны хүүхэд болон эцэг эхийн харилцааны зөрчил, үл ойлголцол, сошиал орчны нөлөөлөл, цахим харилцаанаас үүдэх итгэлцэл ба хуурам байдлын асуудлыг хөндөжээ. Орчин цагийн гэр бүлийн эмзэг сэдвийг сэтгэл зүйн гүн драмын хэлбэрээр илэрхийлснээрээ онцлогтой байгаа юм. 2025 оны 9 дугаар сард Оросын театрын холбоо Про театртай хамтраад тэгээд тухайн үед 3 залуу найруулагч ирээд 3 өөр янзын жүжигийн эскиз буюу хар зургийг туршиж үзсэн. Тэндээс одоо миний жүжиг надтай хамт одоо Про театраас сонгогдоод тэгээд бид энэ жүжигэн дээр хамтарч ажиллахаар болсон. Надад Монгол уран бүтээлч жүжигчтэй ажиллах маш их таалагдсан. За яагаад гэх юм бол Монгол жүжигчид ингээд надад санагдсан нь бол аюу гой тийм чөлөөтэй ямар нэг юм хязгаарлагддгүй ингээд ажиллах процесс нь тийм байсан. За Про театр нь Францын алдар зохиолч Виктор Хьюгогийн Инээмтгий хүн романаас сэтгүүлсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Цөмөөхөө ба хулганы хаан үлгэрээс сэтгүүлсэн Цөмөгч цэрэг ба хулганы хаан хүүхдийн жүжиг, мөн Францын алдар зохиолч Александр Дюмагийн романаас сэтгүүлсэн Шадар 3 цэрэг физикал драмын жүжиг зэрэг цөөнгүй томоохон бүтээлүүдийг үзэгчдийн хүртэл болгосон. Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа урлагаар инх үйлэрч буй. За энэ одоо жүжигийг тавьж байгаа жүжигчид маань болохоор Про театрын мэрэгжлийн Оросын албаны улсад драмын театрыг төгссөн мэрэгжлийн жүжигчид байгаамаа. Жүжигийг одоо жүжигт оролцож байгаа жүжигчид маань бүгдээрээ ихэнх нь одоо Оросын албаны улсын одоо драмын театрт одоо театрын сургуулиудыг дүүргэсэн ийм авьяаслаг жүжигчид байгаа. Манай улсын хотчлт амьдралын хэмнэл, өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буй өнөө үед энэхүү жүжигийн сэдэв хүргэх гэсэн санаа нь үзэгчдэд ойрхон. Тайзан дээрээс өөрийгөө болон ойр дотны хүнээ хүндлэнгөөс харах нөхцөл байдлыг мэдрэх боломжийг орчин үеийн театрын хэлээр дамжуулан хүргэнэ гэдгийг мөн онцолж байсан юм а. Энэ дүрээрээ дамжуулаад ер нь гэр бүлийнхэндээ ээжтэй хайртай шүү гэдгийг илэрхийлж байгаа тэр хэлбэрээ бас шингээх юм хүсэж байгаа. Энэ өсвөр үеийн насны хүүхэдтэй ер нь гэр бүл хоорондоо ингээ бие биенийг ойлголцох байгаа гэр бүлүүдэд илэрж үзээрэй. Түүний буруу орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжиг нь 3 дугаар сарын 5-наас Эрцэнка буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа Орос Монгол хэл дээр ээлжлэн томоглогдож байна. Өнөөдөр дэлхийд дахина болон дотооддоо болсон гол үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Хөтөлбөртэй хамт байсан үзэгч танд баярлалаа.